Өнөөдөр бид Европын доохыг дэх Тэмбүү өвчний тухай өгүүлэх болно. Сүүлийн үед Тэмбүү өвчин дахин газар цар тахлын хэмжээнд хүрч эхэллээ. Буурай хөгжилтэй орнууд ч биш, харин ч өндөр хөгжилтэй гэгдэх Япон, Герман, ялангуяа Америк нэгдсэн улс, Их Британь мөн манай Монгол улсад ялгаагүй байдал үргэлжилж байна. Улс орон бүр үүнийг ижил шалтгаантай гэж үзэж байгаа бөгөөд гол шалтгаан нь болзооны аппликейшнаар дамжуулан хэн нэгэнтэй тохиолдолд уулзах, бэлгийн харилцаанд орох чөлөөтэй байдал үүснэнтэй холбоотой гэж үзэж байна. Мэдээж зарим хүмүүс биеийн үнэлэлтээс болсон гэх яриа байдаг ч харин ч бэлгийн замын үйлчлэгээ үзүүлдэг газрууд амжиргаатайгаа шууд холбоотой учраас тогтмол шинжилгээнд хамрагдаж урьдчилан сэргийлдэг байна. Энэ нь хууль бус үйлдэлийг өмгөөлж байгаа хэрэг биш бөгөөд албан ёсны судалгааны үр дүн юм. Товчхондоо ихэнх шалтгаан нь хэн хамаагүй хүнтэй хамгаалтгүй харилцаанд ороод байгаатай холбоотой юм. Гэхдээ эмчлэхэд амархан өвчин учраас хэрэв та аппликейшн ашиглах хүнтэй уулздаг эсвэл таны бэлгийн амьдрал тогтворгүй байдаг бол тогтмол шинжилгээ өгөхийг танд зөвлөж байна. Тэгвэл Тэмбүү гэж яг юу болох талаар товчхон ярилцаж эхэлцгээе. Тэмбүү бол та бүхний мэдэж байгаачлан бэлгийн замаар дамжих халдварт өвчин юм. Өөрөөр хэлбэл бэлгийн замын өвчин. Тэмбүүгийн үүсгэгч нь Treponema pallidum бактери бөгөөд энэ бактери нь голжлон бэлгийн замаар дамждаг. Жирэмсэн эмэгтэйгээс урагт шууд халдварлагч боломж байдаг. Энэ бактери халдварлахад өвдөлтгүй шарх үүсгдэг бөгөөд үүнийг Тэмбүүгийн 1-р үе шат гэж нэрлэдэг. Бактери нь цусаар дамжин бүх биеэр тархах үед тууралт зэрэг Тэмбүүгийн 2-р үе шатны шинж тэмдгүүд илэрдэг. Тэмбүүгийн 2-р шат нь эмчлэхгүй байсан ч аяндаа арилдаг. Хамгийн аюултай нь далд үе шатны Тэмбүү юм. Далд Тэмбүү нь богиндоо хэдэн жил, уртдаа хэдэн 10 жилийн турш ямар ч шинж тэмдэг илэрхгүй байж байгаад Тэмбүүгийн 3-р үе шат болох артерийн судасны өрөвсөл мэдрэлийн Тэмбүү хэлбэрээр илэрч болдог тул маш болгоомжтой байх хэрэгтэй. Далд Тэмбүү нь шинж тэмдэггүй байдаг тул цусны шинжилгээгээр санамсаргүй байдлаар илэрх нь элбэг байдаг ба өмнө нь хэлсэнчлэн Тэмбүү нь эрт илрүүлбэл ганцхан удаагийн антибиотикийн тарилтаар л бүрэн эмчлэгдэх өвчин юм. Гэвч Тэмбүү өвчин маш их газар авч байсан 16 дугаар зуунд тохирсон эмчилгээний арга байгаагүй байсан. Эмчилгээний арга олдохоос өмнө олон хүн Тэмбүүгээр нас барсан бөгөөд түүний дунд Макиавеллигийн эзэн хаан бүтээлийн гол дүр Чезаре Борджиа, Английн хаан 8 дугаар Хенри, 2 дугаар Паплан буюу Юли, Ницше, Шуберт, Мопассан зэрэг олон алдартай хүмүүс багтсан гэж үздэг. Ихэнхдээ бэлгийн замын өвчнийг бурхны гисгээл хараал гэж үздэг байсан бол Тэмбүү гэгч нь анх хизээ үүссэн бэ? Тэмбүүгийн үүслийн талаар олон янзын яриа байдаг ч гол хоёр таамаглал бий. Эхнийх нь шин твийн үүслийн онол юм. Энэ онолоор бол Кристофер Колумбын далайчид Америк твийн уугуул иргэдтэй бэлгийн харьцаанд орж Тэмбүү туссан бөгөөд тэр хിവэрээ эх орондоо буцаж ирэн Европын бүс нутагт Тэмбүүг тараасан гэх таамаглал байдаг юм. Үнэхээр ч Колумбыг аяллаа дуусгаад 1493 оны 3 сард буцаж ирсэн бөгөөд үүний дараа 15 дугаар зууны сүүл үеэс Европын түүхийн сурвалжтай Тэмбүүгийн талаар тэмдэглэлүүд маш ихээр гарч ирдэг. Хоёр дахь нь эртний оршин тогтнолын онол юм. Энэ нь Тэмбүү өвчнийг Колумбаас өмнө бүр эрт дээр үеэс байсан гэж үздэг. Чулуун зэвсгийн үеийн арга яснаас Тэмбүүгийн улмаар олдсон явдал эртний сурвалж бичигт Тэмбүү гэж үзэж болохоор өвчний тэмдэглэл байдаг зэрэг үүний баталгаа олддог юм. Гэвч тодорхой нотлохой байхгүй учраас эхний таамаглал нь илүү дэмжлэгтэй байдаг. Ямар ч та Тэмбүү өвчин бол Колумбыг буцаж ирсний дараа асар хурцтай тархаж эхэлсэн нь тодорхой юм. Тухайн үед Тэмбүү Европ даяар ийм хурдан тархсан шалтгаан нь Францын хаан 8 дугаар Шарлын дэгдээсэн Италийн дайн байсан юм. Францын арми 1495 онд Италийн Неаполийг эзэлж авсан бөгөөд энэ дайны улмаас улс орнуудын хөлсний цэргүүд болон биеийн үнэлэгч эмэгтэйчүүд ийшээ цугларснаар энэ үеэс Неаполд Тэмбүү дэгдэж Францын цэргүүд буцаж ирсний дараа Францад ч мөн Тэмбүү газар авсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Харин 8 дугаар Шарл Неаполь руу довтолж байхдаа Тэмбүү туссан хэвээр Франц руу буцаж ирсэн бөгөөд түүний төшмөдүүдээс хэд хэдэн хүн ижил өвчнөр өвчснийг мэдэх үед Тэмбүү аль хэдийн Франц даяар тархсан байв. Түүнчлэн дайн дуусны дараа тарсан улс орнуудын хөлсний цэргүүд гэр гэртээ харьснаар Европ даяар Тэмбүү өвчин халтурлаж эхэлсэн байдаг. Итали Францыг нөмөрсөн Тэмбүү хээрийн төмөр мэдрүүлж эхэлсэн. Ердөө 5 жилийн дараа буюу 1500 он гэхэд Лондонгоос Москва хүртэлх бүх Европ Тэмбүү өвчөнд нэрвэгдэж эхэлсэн юм. Тэмбүүгийн тархалт зөвхөн Европоор хязгаарлагдсангүй энэтхэгийн далайн замыг нээж хар Перс, хатаасан цэцэг зэрэг халуун ногооны худалдаагаар асар их баялагийг хуримтуулсан Европын аялагчид энэтхэгт ч мөн Тэмбүүг тараасан юм. 1520 он гэхэд Африк, Хятад, Японд ч Тэмбүү дэгдсэн бөгөөд тэр үеийг хүртэл Тэмбүү гэсэн тогтсон нэршил байсангүй. Одоо бидний амьдарч буй энэ цагт ч
бэлгийн замын өвчнийг ичгүүртэй гэж үздэг уур амьсгал байдаг шиг урд цагт бүрч дор байсан байдаг. Тиймээс улс орон бүр өөрсдийн үзен яддаг байндаа энэ нэрийг нааж байсан юм. Жишээлх юм бол Италичууд 8 дугаар Шарлыг Францын аримтай хамт ирсэн эмэгтэйчүүдээс Тэмбүү тархсан гэж үзсэн тул Тэмбүү Франц өвчин гэж нэрлсэн бол эсвэргээрээ Францад үүнийг Италиас орж ирсэн болохоор Итали өвчин гэж нэрлэжээ. Польшууд Герман өвчин, Оросууд Польш өвчин, ойрхот орнуудад Европын эдет өвчин гэж нэрлэгдэж байсан юм. Энэтхэгийн тухайд түрэмгийлэгчид болох Португал, Англи руу сумаа чиглүүлж Испаничууд Америкийн уугуул иргэдийг буруутгаж байсан юм. Тухайн үед Испанийн колони байсан Нидерландад Испани өвчин, Туркид Христийн өвчин, Хятадд Гуандонгийн яар, Японд Тан улсын салхин цэцэг гэж нэрлэдэг байжээ. Энэхүү хөрш улсуудаа буруутган тархсан Тэмбүү өвчин 1530 онд хүрч байж л сая нэг одоогийн бидний хэллэгддэг сифилис гэх нэртэй болсон юм. Монголоор Тэмбүүг илэрхийлэх сифилис гэдэг нэрийг Италийн эмч яруу найрагч Жироломо Фракасторо өгсөн байдаг. Жироломо нь Тэмбүү буюу Франц өвчин нэртэй ном хэвлүүлсэн бөгөөд сифилис нь энэ номд гардаг малчин Сифилусын нэр юм. Яагаад малчны нэрээр нэрлсэн бэ гэдг нь бас сонирхолтой байдаг. Өмнө нь та бүхэн шин твийн халдварт өвчин гэж нэрлэж байсныг санаж байгаачлан шин твд Тэмбүү болон бэлгийн замын өвчнүүд лама буюу та бүхний сайн мэдэх Өмнөд Америкт байдаг лама гэдэг амьтдыг малладаг, малчид тараадаг гэж үздэг байсан юм. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр маш олон жил туварт явсан малчид амьтантайгаа янаг амаргийн харилцаа үүсгдэг байсан гэж үзэж байв. Инкийн эзэнт гүрэнд үүнтэй холбоотой хууль хүртэл баталж байжээ. Лама амьтантай бэлгийн харьцаанд орж өвчин туссан эрэгтэйг цаазаар авах, гэрэлсэн эр зөвхөн эр ламаа маллах, ганц биеэр эм ламыг гэртээ тижээхийг хориглосон хууль хүртэл байсан байдаг. Ийм хууль байсан гэдэг нь тийм тохиолдол байсныг гэрчлэнэ. Юутай сифилис гэдэг нэршил нь 1700-аад оны эхнээс өргөн хэрэглэгдэх болж орчин үеийн англи хэлэнд Тэмбүүг илэрхийлэх үг болсон юм. Монголын түүхийн сурвалжид Тэмбүү өвчний тухай мэдэгдэл Манжин эрх хичээлийн үеэс 17 дугаар зуун буюу 20 дугаар зууны үед маш тодорхой харагддаг. Тухайн үед Монгол оронд Тэмбүүгийн яар өвчин асар их хэмжээнд тархаж нийт хүн амын дунд яар өвчин манжяар гэж нэрлэдэг үндэсний хэмжээний гамшиг болж байсан гашуун түүх байдаг. Манжийн дарлал эрүүл мэндийн тогтолцоо байхгүй байсан тэр үед монголчуудын дунд Тэмбүү өвчин маш их газар авч хүн амын өсөлтөд асар их том хохирол учруулж байв. Энэхүү аимшигт гамшигыг устгахын тулд 1920-од оны ардын хувьсгалын дараа зөвлөлтийн эмч нарын тусламжтайгаар Монгол даяар улаан тариа хэмээх Тэмбүү өвчнийг устгах үндэсний хэмжээний том аяныг өрнүүлж байж л монголчууд энэ өвчнөөс салж хүн ам нь эрүүлжиж эхэлсэн түүхтэй. Ийхүү дэлхийд даяар тархсан Тэмбүү нь нийгмийн эмх замбраагүй байдлыг авчирсан юм. 1496 онд Парист Тэмбүүгийн халдвар авсан бүх хүмүүсийг 24 цагийн дотор хотоос гаргахыг тушааж байжээ. Ингэсээр Тэмбүү аж үйлдвэрт ч нөлөөлсөн байдаг. Усанд орохгүй байсан тул биеэс нь эвгүй үнээр гаргах бөгөөд тэрхүү эвгүй үнээрээ дарахын тулд сүрчиг буюу та бүхний сайн мэдэх үнэртэй усыг идэвхтэй хэрэглэх болсноор үнэртэй усны үйлдвэрлэл асар хурдтай хөгжсөн байдаг. Бас нэгэн Тэмбүүгийн гаж нөлөөгөөр үүссэн зүйл бол арсны тууралт болон үс уналт байсан юм. Тэдгээрийг нуухын тулд хиймэл ус буюу парик зүг соёл дахин сэргсэн байдаг. Барууныхан мөнгөн усаар Тэмбүүг эмчлэхийг оролдож байсан ч мэдээж гаж нөлөө нь дэндүү их байсан байдаг. Тэмбүүгийн бактери халуун цул гэдгийг мэдсэний дараа хумхай өвчний вирусыг зориуд халдаж эмчлэх гэж үзэж байсан тохиолдолж байдаг. Гэвч Тэмбүүндээ биш хумхай өвчний халууралтыг дийлэхгүй олон хүн амь насныг алддаг байлаа. Үүнээс хойш Тэмбүү нь бэлгийн харилцаанаас болж тархдаг гэдгийг мэдсэний дараа Христийн шашинтай байсан Европ даяар гэрлэлтээс гадуур харилцааг цээрлэх, ариун журмыг сахих үзэл улам чангарах шалтгаан болсон юм. Бурхны гисгэл гэдэг үгч эндээс гарсан байдаг. Анхны үр дүнтэй Тэмбүүгийн эмчилгээний бодисыг 20 дугаар зуунд олж нээсэн юм. Энэ нь 1909 онд Германы бактериологч Паул Эрлихийн гаргаж авсан Сальварсан 606 байв. Сальварсан нь баггүй гаж нөлөөтэй байсан ч шархан дээрээ мөнгөн ус цутгахаас өөр аргагүй байсан үедээ харьцуулах юм бол агуу том нэлт байсан юм. 1940-од онд Тэмбүүгийн эмчилгээнд анхны антибиотик болох пенициллинийг нэвтрүүлэх хүртэл Сальварсан 600 нь Тэмбүүгийн цорын ганц эм байсан юм. Пенициллинийг үйлдвэрлэж эхэлсний дараа хүн төрлөختний сая хүний амийг аварч чадсан билээ. Ингээд Тэмбүү өвчний халдвар буурч түүх болон үлдэх гэж байтал анх хэлсэнчлэн өнөөдөр дахин газар авч байна. Манай Монгол улсад сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа Тэмбүүгийн тохиолдол залуучуудын дунд нэмэгдэх хандлагатай байгаа тул эрүүл мэндийн яамнаас улаан тариа 2 хэмээх Тэмбүү өвчнөд тэмцэх үндэсний аяныг дахин зарлаж хэрэгжүүлж байгааг анхааруулсаар байна.
Бас нэгэн харамсалтай зүйл болж байсан саяхан буюу 20 дугаар зууны ихээр Америкийн нэгдсэн улсын маш ядуу хар иргэд дээр хийсэн туршилт байсан. Тэрийг Таскигийн судалгаа гэж үздэг. За энэ маань судалгаан дээр юу болсон бэ гэхээр хар эрсдэлтэй 300-аас 400 иргэд дээр хүчээр Тэмбүүгийн вирусыг халдварлуулан тэдгээрийг 1940-од онд мэдээж пенцилин гарцсан байсан ч гэсэндээ эмчилгээг нь хийхгүйгээр хяналтанд байсан байдаг судалгаагаа дуусгахын тулд за энэ мэтчилэн шинжлэх ухааны золиос болсон хүмүүс бас байсныг ялчгүй дурдахгүй байхын аргагүй. За мэдээж та бүхэн энэ хэргийн тухай мэдхийг хүсэх юм бол даавар комментээр үлдээгээрэй. За энэхүү бичлэгээрээ бид нэр хэлэх гэсэн гол санаа нь өнөөдөр бидний юу ч биш гэж боддог, угаасаа л байх ёстой гэж боддог одоо пенцилин, вакцин ч гэдэм үү те. Энэ эдгээр зүйлс маань бас бид нар талархах ёстой нэг зүйл юм шүү. 21-р зуунд хүн болж төрсөн бас маш асар том хувь заяа юм байна шүү гэдгийг зорилгыг хэлхийг зорилоо. Мэдээж 21-р зуунд бидний одоо амьдарч байгаа асуудал асар их асуудал зөндөө байгаа. Өнөөдөр амьдрал маань хэцүү үед байгаа юм шиг санагдчих болох ч гэсэндээ яг үнэндээ жижигхэн ханиаднаас болоод өгчээсэн хүмүүс бидний хүн төрөлхтний түүхэнд асар их байдаг юм шүү гэдгийг санаад бүгдээрээ эрүүл өнөөдөр байгаа нийгэмдээ хангалттай талархаад сайхан амьдрахын төлөө хичээцгээе гэсэн үрийг хэлж байгаамаа. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.